Экспорт бид нэр 21 22 тэгээ нодлон хамгийн их явсан 24 онтойгоо нийлээ бид нар яг 1 сая гаруй тонн нүүрс экспортлж байна. 1 сая 50. За тээвэрчтэй холбоотой гомдол гэж юм тийм ээ. Манай компаниас нэг л бодлого юу хийж байгаа барьж байгаа. Бид нар бол 100% ховдын аж ахуйн нэгжүүд тээврийн компаниудаар тээврийнхаа тээврээ одоо гүйцэтгүүлнэ. Хятад компаниуд оруулахгүй. Тэрэн дээр та бүхэн бол итгэлтэй байж болно. Тэр бол яг хуу тийм яриа бол байдаг, тийм хардлага хүн хардчих болно, тийм яриа гарахыг ч үгүйсэхгүй. Тэгэхдээ бид нар бол манай компаниас туслан гүйцэтгэх компаниуд тавьж байгаа шаардлага бол 100% ховдын аж ахуйн нэгжүүдээр тээврийг гүйцэтгүүлнэ. Тийм өөр юм тийм яг хуу дундуур ганц нэг тийм оруулахыг тийм хүсэл санал гарсан байхыг үгүйсэхгүй. Тэгэхээр манай бодлого бол тийм 17 онд батлагдсан техникийн зөвлөлөөр манайх чинь 14 жил ажиллах хүчин чадалтай. Ер нь бол нэг жилийн хүчин чадал 1.3 сая тонноор бодоход экспорт хийгээд байхад бид нар бол нэг 14 жил ажиллана гэсэн урьдчилсан тооцоо бол байна. Аль болох нэг эхлүүлцийн нуурхаг бас урт удаа хугацаанд байлгах. Тэгээд нэг хөрөнгө оруулж байгаа баяжуулах үйлдвэр байж байгаа асуудал маань ч гэсэн бид нар аль болох цаашдаа тогтвортой урт хугацаанд ажиллахыг л зорж байна. Гэхдээ яг нь одоо нь бол зах зээлтэй холбоотой асуудал бол нэлээд хүндрэлтэй одоо ингээд нам зогсчод байгаа гэдэг бол та бүхэн өөрсдөө бараг надаар хэлүүлэхэд мэдж байгаа л та. Яг эцсийн хэрэглэгчид бид хараахан тэр нөгөө хятадын цаатлын нэг томоохон гангийн үйлдвэрт яг зүгээр үнэндээ бол нийлүүлж чадахгүй байгаа. Тэгэхээр эдгээр бол яг цаатлын худалдаа болтойг бол манай хоёр туслан гүйцэтгэх компаниар цааталтаа хийж байгаа. Тэгвэл жижиг чанар бол зайлшгүй асуудал хөндөгдөх асуудал мөн. Бид нар бол одоохондоо нөгөө олборлт өнгөж эхэлж байгаа учраас нөгөө нүүрсний өөрөө олборлтын нөгөө ахилттай холбоотойгоор төрөл одоо эрчим хүчний нүүрс болон одоо хагас коксчих нүүрс коксчих нүүрс гараад явж байна. Нүүрсний чанар бол жоохон тогтворгүй байна. Тэгвэл тэр утгаараа нөгөө эцсийн хэрэглэгчийн шаардлагыг хангах үүднээс бид нэр одоо тэр хуурай баяжуулах хамгийн сүүлийн технологиор ясан хуурай баяжуулах үйлдвэрийг ашиглалтанд оруулах гал ингээл ажиллаж байна. Гол нь ерөөсөө нөгөө эцсийн хэрэглэгчил нөгөө чанартай тогтвортой тэгээд тогтмол байх нь л одоо нөгөөдөлд чинь гол зорилго болчиход байна л да.